За өнгөрч байгаа хаврын чуулганд бол би хов гишүүнийхээ хувьд хамгийн өндөр бүтээлтэй ажилласан ийм чуулганыг үдэж байна гэж ингэж ойлгож байгаа. За улсын их хурлын гишүүн бол хэд хэдэн зүйлийг хийх үүрэгтэй гэж. Нэгдүгээрт хууль санаа ажиллах, нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулийг батлуулах, доо хоолойгоо орхих. Хоёрт нь сонгогдсон тойрог ард иргэдийнхаа санаа бодлыг төрийн түвшинд илэрхийлж ойлгуулах. За гуравт нь тойрогтой бас алсыг харсан бүтээн байгуулалтууд хийх төсвүүдээр мөнгө тавиул тэрнийхээ гүйцэтгэлийг хангах асуудал. Гурван зорилгоо бол гурвангийн бас өндөр түвшинд биелүүлсэ гэж ингэж үзэж байна. За нийгэм толгодсон байгаа хуулиуд дээр бол онцгой анхаарч ажилладаг. За миний хувьд бол орон нутгаас олон нутгийг олон жил удирдахжсэн болохоор үндсэн хуулийн дараа орох Монгол Улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, за мөн энэ чиглэл рүүгээ бас онцгой анхаарч ажилладаг. За манай Сүхбаатар аймгийн хувьд бол 100% 26 онд тавиулсан төсөв хөтөлбөрүүдээ л эзэмжүүлж ажлыг эхэлсэн. Зураг хийлгэхээс ахуулаад, төсвөө хийлгэхээс ахуулаад, ажлын даалгавраа гаргахгүйтэй ахуулаад улс өөртөө үндэстэй энэ төсөв тооцоог хийлгэсэн байна гэсэн үг. Ер нь цаашид Монгол улсын төсөв энэ үний өсөлт гэдэг юм уу, хүмүүсийн сэтгэл төрөөгүй хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Энэ бол өөрөө анх зураг хийлгэхээс нь ажлын даалгавар гаргахаас нь ахуулаад бүх зүйлд сэтгэл шингэсэн мэргэжлийн хүмүүсийн оролцоог хангасан байж ижил ийм бүрэн хамгийн сайн баталгаатай чанартай байх юм бол бид өхөн төсвийн хөрөнгө оруулалтанд гаргаж байгаа сэтгэлүүл бүрэн ханамжтай байх ёстой гэж. Дараа нь хэрэглэх гэж байгаа тэр цэцэрлэг, дараа нь хэрэглэх гэж байгаа сургууль, дээгүүр нь явах гэж байгаа ард иргэд тэр зам дээр ч гэдэг юм уу. Энийг сэтгэл гүйцсэн энэ хөрөнгө оруулалтыг л хийх тал дээр бол улсын их хурл парламент зүйл байнга үгээ хэлж байгаа. Хойш ч гэсэн миний барьж ажиллах зүйл бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллал дэд бүтэц түүний хөрөнгө оруулалт, төрөнгө оруулалтын чанар, гүйцэтгэлээр онцгой анхаарч ажиллана гэж хэлж байна.